Эрхэм хүндэт үзэгчид та бүхний энэ өдрийн амар мэндийг эрен мэдчилье. Япон орноор хийж буй аяллаа тухай нэвтрүүлгийн маань ээлжит нэгэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За бидний энэ удаагийн аялал Япон улсын нийслэл Токио хот болон Японы баруун өмнөд хэсэгт орших Ишигакижима арлаас эхэлсэн. За тэгээд аялал маань үргэлжлээд Окинава арал, за Кюшу арлуудаар бид орж аяллаа үргэлжлүүлсэн. За эдгээр арлуудаар аялсан тухай нэвтрүүлгийг та бүхэн өмнөх нэвтрүүлгүүдээр үзсэн. За ингээд бид хойд Кюшу арлын төв хот болох Фукуокагаас Японы гайхамшигт хурдан галт тэрэг болох одоо Шинкансенгээр давхисаар байгаад одоо ингээд Японы төв арал буюу Японы хамгийн том арал шүү дээ. Хоншуу арлын өмнөд хэсэгт ирээд байна. За ингээд бидний хүрэлцэн ирээд байгаа энэ Хоншуу арлын өмнөд хэсгийн мужуудын нэг Хирошима муж бол 8470.5 км² нутагтай. 2016 оны 2 дугаар сарын байдлаар 2,825,000 хүн ам оршин суудаг ийм муж. За ингээд тус мужийн хойд болон төв хэсэг бол битүү шугуу ойтой. За ингээд төв хэсгээрээ бол одоо уус нуруудтай. Харин өмнөд хэсгээрээ загсаар одоо баялаг Японы дотоод тэнгис гэж нэрлэдэг Сетонайкай гэж энэ тэнгистэй хилэлдэг ийм муж байгаа. За Хирошима муж бол автомашин үйлдвэрлэл, худалдаа арилжаа, мөн түнчлэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөн ийм мужаа. За Хирошима мужийн засаг захиргааны төв бол Хирошима хот. За энэ Хирошима хот бол 1,200,000 хүн амтай. За энэ хотод дэлхийд алдартай Mazda корпорацийн төв байрладаг. За манайхан бол Хирошима хотыг атомын бөмбөгдөлтөнд өртсөн хот гэдгээр нь бол бас сайн мэднэ. За энэ тухай бид өнөөдрийн нэвтрүүлэгтээ хөндөж үзүүлж танилцуулах болно. За Хирошима хотод инх тайван, эв нэгдэл, хамтын ажиллагааны сэдвээр олон хурал цуглаан арга хэмжээ байнга болж байдаг. За эдгээр арга хэмжээнүүдэд японочдоор зогсохгүй дэлхийн олон орноос хүмүүс ирж оролцдог. За мөн түнчлэн спорт, урлагийн Японы дотоодын болон олон улсын фестивал наадам энэ Хирошима хотод бол тогтмол зохион байгуулагдаж байдаг ийм хот юм аа. За ингээд бидний аялал Хирошима хотод үргэлжилж байна. Дэлхийд сүлжээгээрийн эхний 3-т багтдаг Японы аялал жуулчлалын шилдэг компани HIS 2005 оноос Монголд үйл ажиллагаа явуулж байна. Япон улсын дотоодын хурдан болон энгийн галт тэрэгний олон дахин хэрэглэдэг хамгийн хямд Japan Rail Pass билетийг зөвхөн манайхаас худалдан аваарай. Манай компани Ана компанитай хамтран зочд буудал агаарын тээврийн үйлчлэгээ хосолсон тусгай аяллаа багц үйлчилгээг монголчуудад санал болгож байна. HIS компани Япон руу хямдаар хурднаар таны хүсснээр аялуулах болно. Сэтгэл сэргээсэн аялал, насан туршийн дурсамж. HIS таны аяллыг хөтөж. Монгол Соробан сургалтын төв хүүхэд багчуудыг Япон самбин Соробангийн сургалтанд урьж байна. Манай төв нь 3 дугаар зэргээс 1-р дантай өндөр чадвартай багш нартай мэрэгжлийн сургалтын төв юм. Монгол Соробан төв нь Япон зөвлөх багштай сургалт Япон стандартаар явагддгаараа ижил төстэй сургалтын төвүүдээс давуу талтай. Манайха Японы өндөр чансаатай Соробангийн олимпиадад оролцох чадвартай сурагчдыг бэлтгэн гаргадаг бөгөөд тус төвийн сурагчид Японд зуны сургалт аялалд оролцсон Соробангийн төвшин тогтоох шалгалтанд хамрагддаг. Манай хаяг Улаанбаатар хотын үйлдвэрчний хэвлэлийн холбооны байр 104 замын уулзуур 115 дугаар байр, Хятадын элчин сайдын яамны баруун хойд талын GB төвийн салбар, 50 дугаар сургуулийн зүүн талын 62 дугаар байр, Эрдэнэт хотын Их Мандал төвийн 1-р давхарт. Хүсэл мөрөөдөлтэй, эрдэм мэдлэгтэй Монгол хүүхэд, Монголын ирээдүй. H&H компани
Дэлхийн шилдэг брендийн шилдэг технологиг Монголд. H&H компани бүх төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг зах зээлд нийлүүлж байна. Үүнд дэлхийд алдартай Madison брендийн Echa аппарат, Японы улсын Pentax корпорацийн бүх төрлийн уян дурангуудыг худалдаалж байна. Бид суйрлуулсан төхөөрөмжөндөө баталгаат хугацаа өгч засвар үйлчилгээг тогтмол хийж байна. H&H компани дэлхийн шилдэг брендийн шилдэг технологиг Монголд. За манай аялал үргэлжлээд бид нар одоо Хирошима хотод ирчгээд байна. За Хирошима хот гэхэр манайхан ер нь бас мэдж байгаа хөө. За нэгдүгээрт атомын бөмбөгдөлт болсон газар. Тэгээ Хирошима, Нагасаки гэж хоёр хотод 1945 оны 8 дугаар сарын 4-6-нд баха. Тийм атом бөмбөг хайсан юм газрууд. За өөрөөр бас Хирошима хот бол бас л энэ Хоншү арлын одоо зүүн өмнөд хэсгийн бас том хотын нэг. За энд зөвхөн атомын бөмбөгдөл болсон гэдгээр зогсохгүй янз бүрийн Азийн орнуудын спорт, урлаг, соёлын наадмууд болдог гэдгээр бас манайхан мэднэ. Энд бол Азийн тоглолт нэтер спортын болж исэн. За бид нар одоо ингээд өнөөдөр өдөр 12 цаг 30 минутын орчимд Фукуокагаас Шинкансенгээр явж ирлээ. За Фукуока бол одоо Кюшү арал дээр байдаг арал. За тэгээ Кюшү арал дээр байдаг хот. Кюшү арал, за Хоншү арал. Хоншү арал гэдэг маань одоо нөгөө Осака, Токио гэдэг одоо Японы одоо том хотууд байдаг одоо гол арал шүү дээ. За тэгээ Кюшү, Хоншү, Шикоку, Хоккайдо. За энэ дөрвөн арал бол одоо Японы дөрвөн том арал. За тэгээ Кюшү арлаас одоо Шимоносеки хушуугаар ингээд даваад бид нар Шинкансенгээр ингээд Хоншү арал дээр ирээд за ингээд Хирошима хотод ирчээд байна. За тэгээ Хирошима хотод ирээд Хаката Эки гэж тийм ээ одоо Хирошима Эки уучлаарай. Тэгээ Хирошима Экигийн хажуухан талд байдаг нэг жижигхэн буудалд буулаа. Их сайхан Эки одоо вокзалдаа ойрхон ийм буудалд буусан. За тэндээс аялал энэ Хирошима хотоор одоо үзэж харж аялал жуулчлал хийхэд зориулсан ийм хоёр маршруттай автобус байдаг юм байна. Orange route bus гэх тийм ээ. Тэгээд бас red route bus гэдэг ингээд улаан болон orange ийм автобусаар ингээд тойроод ингээд явцдаг. За тэгээд хэд хэдэн музей үзмэрийн газруудаар ингээд зогсдог. За тэгээ энд бол Хэва Коин буюу одоо их тайвны цэцэрлэг түрээлэн байна. За тэгээд атомын бөмбөгдөлтөй холбоотой ийм газрууд энд байдаг газар. Дөнгөж саяхан бид нар тэнд атомын бөмбөгдөлтөнд өртсөн. За яг тэр атомын бөмбөгдөлтөөс үлдсэн маягаар ингээд үлдээсэн байшин Генбаку дом гэж нэрлэдэг. Тэнд үзчихэд ингээд гүүрээр гараад наашаа ирсэн. Энд их тайвны хонх гэдэг ингээд байж байна. Тэгээд ингээд хоорондоо их ойрох юм байна. Ийшээ бол их тайвны талбай одоо цэцэрлэг түрээлэн гээд байгаа. Тэгээ хамгийн одоо сонирхол татах ёстой зүйл нь болохоор тийм нэг ордон байгаа үзмэр. Яг атомын бөмбөгдөлт яаж болсон тэгээд атомын бөмбөгдөлтийн үеийн үзмөрүүдийг ингээ макет болгоод хийцэн. За би энд бол одоо 1991 онд одоогоос бол баг 24 жилийн өмнө байна шүү дээ. Анх ирж атомын бөмбөгдөлтөй холбоотой их тайвны хуралд оролцож за бас жагсаад цуглаанд оролцож исэн байгаа. За тэрнээс хойш одоо ингээд хоёр дахь удаага гээд ирж гэн. За энэ удаа ирэхдээ бол аяллаар ингээд явж гэн. За тэгээд за тэр одоо ингээд тэр талбай дээр нь очие. Тэр үзмэр байрлуулсан тэр ордонгоор нь орж үзье. Яг зүгээр телевизийн бичлэг зураг хөрөг авахуулах талдаа ямар байх нь уу тийм ээ. За тэгээ энэ хаваар ингээд яваад үзье гэж бодож байна. За өнөөдөр 10 сарын 13 за маргааш 14 15-нд энэ Хирошима арал дээр бид нар аялна. Тэгээ 15-ныхаа оройдоо бид Окаяма муж руу явчих болов гэж бодож байна. За хүүхэд багчууд маш их байна. За гадаадынхан бас их ирж байна. Сая бас нэлээд том зочид гүйжид бас явж байх шиг байна. Бас хамгаалттай
Тэгээ яхаар байхгүй энэ бол инх тайвантай холбоотой одоо чухал газар. За манайхан бас мэдж байгаа бох саяхан одоо 2-7 хоногийн өмнө шахав байна да. Японд бол маш чухал нэг том хууль батлагдаж гарсан. За тэр хууль бол Японы аюулгүй байдалтай холбоотой. За Японы үндсэн хуулийн одоо 9-р статья 9-р зүйлд бол Япон улс бол цэрэгжилт айрмаас бол татгалзна гэж бичсэн ийм 9-р зүйл гэж бодод байдаг. За ингээ 2-р дайнаас хойш бол Япон бол өөрийн айрамгүй ямар нэгэн дайнтай холбоотой цэрэгжилттэй холбоотой ийм том үйл ажиллагаанд бол татагдан оролцохгүй гэсэн ийм заалт бол үндсэн хуульд нь байдаг. Гэхдээ 2-7 хоногийн өмнө байна уу да энэ бий болсон хуулиар бол Япончууд бол одоо өөрийнх нь холбоотон улсууд хэрвээ дайн болон одоо тийм цэрэгжилттэй холбоотой үйл ажиллагаанд оролцох юм бол хамт оролцоно гэсэн ерөнхий утгатай ийм хуулийг одоо баталсан. За энэ хуулийг батлуулахгүй гэж бол Японд бас нэлээд тийм хөдөлгөөн өрнөсөн. За одоо улс төрийн намууд хоорондоо бас нэлээд тийм талцаж бас нэлээд том үйл явдал ингэж болсон. Тэгээ яагаад ийм үйл явдал болж ийн гэхээр Япон орн бол 2-р дайнд бас нэлээд тийм том оройтой оролцсон. За тэрнээс хойш бол дайныг үдсэн ард түмэн. За тэгээд дэлхийд атомын бөмбөгдөлд өртсөн одоо цорын ганц ард түмэн шүү дээ. Тэр утгаараа одоо дайнд ямар нэгэн байдлаар татгдан оролцохгүй, дайныг одоо дэмжсэн ийм ямар нэгэн үйл ажиллагаанд оролцохгүй гэж ард түмэн бол одоо маш их тийм хичээж ингэж ажилдаг. Тэгээ үнэхээр нэг хүмүүстэй уулзаж ярьж байхад бол дайнд бол оролцож болохгүй. Ямар нэгэн байдлаар ингээд дайн хийж байгаа одоо улс орнуудтай хамтрахч гэдэг юм уу, дэмжсэн байдлаар орчхол юм бол дайнд татгаж оролцно гэсэн ийм зүйлийг бол одоо хүмүүс Япончууд ялангуяа Ахмад үеийнхэн бол их ярьдаг. Гэхдээ бол бас хөрш орнууд ч гэдэг юм уу, тийм ээ, дэлхийд дахинд янз бүрийн юм болж байна. Тийм учраас бас өөрийгөө хамгаалах бас тийм шаардлага бас байгаа гэдгийг бас ярьж байгаа хүмүүс ч байдаг. Тийм учраас одоо энэ атомын бөмбөгдөлтэй холбоотой атомын бөмбөгдөлд болцсон энэ газар орн бол иймэрхүү яриа хөөрөөд бол их яригддаг. За нэг иймэрхүү. За тэгээ бид бол аялал хийгээд явж байгаа Японы ард түмний одоо сайн сайхнаас бас сонирхолтой газруудаар ингээд тойрч аялж байгаа хүмүүс. Тэгэхдээ бид нар одоо Хирошимад ирсэн учраас одоо Хирошимад буюу одоо энэ атомын бөмбөгдөлд болцсон газар ард түмэн одоо ялангуяа маш олон хүүхдүүд энэгээр явж байна. Бүр зориудаар сургуулиас нь зохион байгуулж байгаа. Энд бол волонтер тийм ээ сайн санааны хүмүүс одоо ажилтдаг хүмүүс бол энэ хүүхдүүдэд бас ярьж өгч хэлж байна. Энд ийм юм болсон юм шүү. Энэ атомын бөмбөгдөлтөөс үлдсэн цорын ганц байшин бол ийм юм болсон юм. Энэ тэнд бол энэ атомын бөмбөгдөлтөй холбоотой газрууд байгаа шүү гэдгийг ярьж хэлж өгч байна. Тийм учраас ийм үйл явдал болдгийм байна. Энд ийм газар орнууд байна, тийм ээ, одоо байшин барилгууд байна гэдгийг бас нэгэнт одоо аялал хийж байгаа болохоор хэлж бас та бүхэнд сонирхуулж харуулъя гэж бодоод ингэж явж байна. За одоо тэгээд тэр цэцэрлэгт хүрээлэнгээр нь тэр үзмэр тавьсан музей ордноор нь бас орцгоё. Тэр бол бас их сонирм. За энд одоо хүүхдүүд гадаадынхан маш их ирсэн байх. Тэгээ энэ их тайвны хонхыг ингээд цохих. Тийм. За би ч бас ингээд бас очиод нэг цохоод үзье. За тэгээ энд сая багш нь ярьж байна. Одоо ингээд бүгдээрээ гар нийлүүлээ тийм ээ. Доозо. Энэ цохон дэгтээ дотроо бол дэлхийд хаанч одоо атомын бөмбөг хизээд битгий дэлбэрээсэ гэсэн санаагаа дотроо бодоод ингээд бүгдээр нийлүүлээ нэг хонх цохин шүү гэдэг. Бодвол багш нь юм шиг багш нь дагуулад явж байна. Тэгээ 1945 оны 8 сарын 6-нд Хирошимад бол атомын бөмбөгдөлт болсон. Тэгээ энэ 1964 онд 1964 онд энэ хонхыг байрлуулсан юм шиг байна. Дэлхийн 2 дугаар дайн дуусах үед буюу тодорхой хэлэх юм бол 1945 оны 8 дугаар сарын ихээр Японы хоёр хот Хирошима, Нагасакиг
атомын бөмбөгөөр одоо бөмбөгдсөн. За тэр үед бол олон зуун мянган хүн амнасаа алдаж цацраг идэвхт одоо хороор хордож өвдөж шаналсан ийм аимшигтай үйл явдал одоо болсон. За энэ түүхийг бол дэлхийн нийтээр мэддэг. За Хирошима хотын төвд энэхүү атомын бөмбөгдөлтийн одоо бодит байдлыг харуулсан их тайвны дурсгалын одоо музей ордон байдаг. За мөн түүнчлэн атом өстрөгчийн бөмбөгийн эсрэг арга хэмжээ янз бүрийн одоо жагсаал цуглаан зохион байгуулагддаг их тайвны талбай гэж бас бий. Мөн одоо атомын бөмбөгдөлтийн хор уршигыг үзүүлсэн. За энэ хор уршигтай холбоотой хөшөө дурсгал бол олон байдаг. За эдгээр газруудад за Япончууд дэлхийн олон үндэстэн ард түмнүүдийн төлөөлөл байнга ирж хүндэтгэл үзүүлж яадаг. Ялангуяа жил бүрийн 8 дугаар сарын 6-нд за атомын бөмбөгдөлт одоо яг болсон өдрөөр бол маш том арга хэмжээнд болдог. Цуглаан болдог. Энэ цуглаанд Японы ерөнхий сайд өөрөө бичлэг ирж оролцож үг хэлдэг. За энэ атом өстрөгчийн бөмбөгийн одоо энэ аюулыг хизээд мартаж болохгүй хүндрэлтэн. Энэний төлөө бол Японы ард түмэн бид нар тэргүүн зэрэгт бол одоо тэмцэж явах ёстой гэсэн утгатай зүйлийг ерөнхий сайд бол байнга ярьж яадаг. Ийм түүхтэй. За Хирошимагийн их тайвны дурсгалын ордон музейгээр одоо бид аялж явах явцдаа орлоо. За энэ ордон музейд бол одоо Хирошимад ирсэн хүн болгон очдог ийм газар. За энэ музейд атомын бөмбөгдөлтийн үеийн бодит байдлыг харуулсан гэрэл зураг, макет, видео үзмэрүүд, за амнасаа алдаж одоо шархтаж зовсон, шаналсан хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан зүйлс тавигдсан байдаг. За 1945 оны 8 дугаар сарын 6-ны өглөө 8 цаг 15 минутанд Хирошима хотыг агаараас атомын бөмбөгөөр одоо бөмбөгдсөн. За тухайн үед бол үнэхээр одоо нүд талтармаар аимшигтай байсан гэж одоо дурсаж ярьдаг. Хот тэр чигээр үнсэн товрог болсон. За бөмбөгдөлтийн төв нь Шима гэж нэртэй эмнэлэг байсан байна. За тэгээд одоо тэр бөмбөгдсөн даруй өдрөөс шууд 70,000 гаруй хүн амнасаа алдсан байна. За дараа нь одоо 60,000 орчим хүн түлэгдэж, шархтаж мөн одоо цацраг идэвхт хороос хордож амнасаа алдсан. За энэ нь бол одоо тэр бөмбөгдөл болсноос хойш 2 жилийн дотор. За тэрнээс хойш үргэлжлүүлээд одоо зовж шаналсан хүмүүс бол одоо амнасаар алдсаар ирсэн. За дараачийн үеийн хүртэл одоо цацраг идэвхт бодисын хорыг бол амссаар зовж шаналсаар одоо байгаа. Америкийн нэгдсэн улс одоо 2 дугаар дайны үед ялангуяа төгсгөл үед бол атомын бөмбөгийг үйлдвэрлэж туршлах ийм бодлогыг бол баримталж ажиллаж ирсэн. За цэрэг дайны салбарт өрсөлдөгч орнууд бусад орнуудыг айлгаж одоо гартаа барьж байх. Атомын бөмбөгийг бий болгоход зарцуулсан асар их ийм зардлыг бас ард түмэндээ одоо яаж тайлгнах уу, яаж тайлбарлах уу гэх зэрэг шалтгаанаас үүдэж за Японд атомын бөмбөг хаяхыг бол шийдсэн гэдэг. Тий. За Японы одоо 4 хотыг сонгож аваад тэр дотроос бол одоо Хирошима хотыг анхных нь бөмбөгөө хаях хот болгож сонгож авсан гэдэг. За Нигата, Хирошима, Огура, Нагасаки гэсэн 4 хотыг одоо сонгосон байна. За тэр дотроо бол яагаад Хирошимаг одоо хамгийн анхны одоо бөмбөгдөлтийн бай болгосон бэ гэвэл за 2 дугаар дайны төгсгөл үед холбоотон айрмууд буюу одоо Америк одоо бусад холбоотон айрмуудын олзлог төсдийг одоо байрлуулсан шорон одоо байдаггүй цорын ганц хот бол Хирошима хот гэж үзээд одоо Хирошима хот дээр анхны атомын бөмбөгийг хайсан гэсэн ийм мэдээлэл байдаг. За тэгээд одоо тухайн үеийн одоо бөмбөгдөлтөөс одоо дурсгал болгож тийм ээ тэр тухайн үеийн одоо аимшигтай үйл явдлыг дэлхийн хүн төрөлхтөнд мартуулахгүй тулд энэ одоо та бүхний харж байгаа энэ байшинг одоо үлдээсэн энэ Гембаку дом гэж одоо атомын бөмбөгдөлтөнд өртсөн одоо байшин гэж. Энэ байшин бол одоо Хирошима хотын худалдаа аж үйлдвэрийн танхим байрлаж исэн юм байшин байгаа. За тэгээ энэ байшныг одоо дурсгал болгож үлдээж хооч үедээ тийм ээ одоо өнөөдөр ч гэсэн одоо Хирошима хотод ирж байгаа гадаад дотоодын зочид гүйчид бол энэ атомын бөмбөгдөлтөнд одоо өртсөн энэ худалдаа аж үйлдвэрийн танхим ажиллаж байсан байшингийн хажууд ирж
янз бүрийн одоо арга хэмжээ зохиодог ийм уламжлалтай юм байна. За бид нар нөгөө Хирошима хотын атомын бөмбөгдөлтөнд зориулсан инх тайвны цэцэрлэг түрээлэнгийн энд байдаг бас хүмүүсийн анхаарлыг нэлээд татдаг, хүмүүс нэлээд ирдэг ийм хөшөөнд ирээд байна. Энэ хөшөө бол за манайхан бол сайн мэднэ. Яагаад сайн мэдэж яах вэ гэхээр Яв хулангийн инхэ гэдэг нэг найрагч байсан да. Яв хулан яруу найрагчийн хүү манай UBS-т бас нэг хэсэг ажиллаж исэн. Яв хулангийн инхэгийн шүлгээр зохиосон нэг сайхан дуу байдаг. Өвчин шаналсан өнчөө охин өрөвдөх сэтгэлээр шуу хийсэн шууны тоогоор одоо ажиргал ирнэ гэдэг үү лээ. Цаасан шууны тухай дуу. Энэ дуугаар бас энэ хөшөөнийг хөшөөг манайхан мэддэг болсон. За атомын бөмбөгдөлт болоход бол 2 настай байсан энэ Сасаки Садако гэж охин дараа нь одоо 10 наснда нас барсан байна. За тэгээ 10 настайдаа нас барахад нь өөрийнх нь үе тэнгийнх нь хүүхдүүд за тэр охины дурсгал зориулаад за ингээд ер нь атомын бөмбөгдөлтөөс болоод нас барсан хүүхдүүдийн дурсгал зориулж хөшөө босхийг гэсэн уриалга гаргасан. Тэгээ одоо Японы 3000 гаруй сургуулийн хүүхдүүд тэр уриалгад нэгдээд тэгээ хөдөлгөөн өрнүүлээд тэр үр дүнд энэ хөшөө боссон. Тэгээ энэ түрүүний миний хэлсэн дуу тийм ээ. Цаасан шууны тухай дууг бол эхлээд ямар хүн дуусны би санахгүй зүгээр сүүл хэсэгтээ бол сүүлдээ бол одоо дуучин оюун түлхүүр тийм ээ одоо Японд сурч ажиллаж бас уран бүтээлээ тойрвж исэн оюун түлхүүр дуулж тэр дууг бас нэлээд амьдруулж бас монголчуудын мэддэг дуу болгосон. За тэр дуунд гардаг охин бол одоо охины дурсгал зориулсан хөшөө. Энэ. За тэгээд одоо дэлхийн өнцөг олон бүрээс за Японы өнцөг олон бүрээс хүүхдүүд цаасан шуу хийж илгээдэг. За тэр цаасан шууг бол одоо энд ингээд үзүүн болгоод ингээд тавьсан байна. Одоо 1991 онд анх намайг ирж яхад бол ийм савн дотор шилэн хоргонд биш. Ил ингээд чимэглээ тавьсан байсан санагдаж байна. Одоогоос ч 23 4 жилийн өмнө шүү дээ тий. Тэгээ ийм хөшөөний дэргэд ирчээд байна. Энэ бол одоо дэлхийн ард түмнүүдэд Япончуудад за атомын бөмбөгдөлтийн одоо хор уршгийг бол сануулсан, үргэлж сануулж байгаа, цааш сануулах ийм хөшөө юм аа. За тэгээ энд бол хүмүүс одоо маш хэрж байна, хүүхдүүд маш хэрж байна, гадаад их хэрж байна. Энд одоо Монгол залуучууд бас сая нэгөр явж исэн. Хаач ч өдөртөө бас уулзъя. Бас одоо Шимана мужаас ирээд явж байгаа гэд залуучууд хүүхдүүдтэйгээ бас явж байна. Тэгээ ийшээ бол инх тайвны нөгөө цэцэрлэг түрээлэн харагдаж байна. Мөнхийн гал энэ харагдаж байна. За нэг иймэрхүү. Тэгээ энэ цаасан шууг бол тэр цаасан шуугаар бүр цаасан шуу хийдсэн. За энэ шууны хэлбэртэй ийм хонх байдаг юм байна. Шууны хэлбэртэй хонх ингээд цохоод дуу гаргаад байна. Тэгээ энд цаасан шуунуудаар нь бас янз янзын утга оруулсан байна. Энд 70 жил тийм ээ. 2 дугаар дайнаас хойш одоо энэ атомын бөмбөгдөл болсноос хойш 70 жил өнгөрсөн.
Тэгээ энх тайван гэсэн утгатай ингээд зүрх хийцэн дандаа цаасан шуугаар хийгээд ийм хэлбэр оруулсан. Ингээд янз бүрийн одоо энэ Хёго муж мета сургуулийн оноо гэдэг баг сургуулиас ийм хүүхдүүдээс ирүүлсэн ч гэдэг юм уу тийм ээ. За Хэва Инори энх тайвныг одоо бэлэгдэн хүсэж байна гэсэн утгатай. Иймэрхүү одоо энэ бол дотор нь бол одоо Японы сургуулиудаас, Японы өнцөг улам бүрээс хүүхдүүдийн илгээсэн цаасан шуу, за дэлхийн улс орнуудаас ирүүлсэн бас цаасан шууг байрлуулсан байх гэж бодож байна. Монгол Соробан сургалтын төв хүүхэд багчуудыг Японд самбин Соробангийн сургалтанд урьж байна. Манай төв нь 3 дугаар зэргээс 1-р дантай өндөр чадвартай багш нартай мэрэгжлийн сургалтын төв юм. Монгол Соробан төв нь Япон зөвлөх багштай. Сургалт Япон стандартаар явагддгаараа ижил төстэй сургалтын төвүүдээс давуу талтай. Манайх Японы өндөр чансаатай Соробангийн олимпиадад оролцох чадвартай сурагчдыг бэлтгэн гаргадаг бөгөөд тус төвийн сурагчид Японд зуны сургалт аялалд оролцсон Соробангийн төвшин тогтоох шалгалтанд хамрагддаг. Манай хаяг Улаанбаатар хотын үйлдвэрчний хэвлэлийн холбооны байр 104 замын уулзуур 115 дугаар байр. Хятадын элчин сайдын яамны баруун хойд талын GB төвийн салбар 50 дугаар сургуулийн зүүн талын 62 дугаар байр. Эрдэнэт хотын их мандал төвийн 1-р давхарт. Хүсэл мөрөөдөлтэй, эрдэм мэдлэгтэй Монгол хүүхэд Монголын ирээдүй. За UBS телевизийн аяллаа баг Япон улсад аяллаа үргэлжлүүлж байна. За өнөөдрийнхөө нэвтрүүлгээр та бүхэнд Японы төв арал, хоншуу арлын өмнөд хэсэгт орших Хирошима хотод хийсэн аяллахын тухай нэвтрүүлэг бэлтгэж үзүүллээ. За тодорхой хэлэх юм бол одоо Хирошима хотын одоо төвд байдаг энх тайвны талбай, за атомын бөмбөг төлөлттэй холбоотой хөшөө дурсгалын газрууд, за атомын бөмбөг төлөлтийн одоо тухайн үеийн бодит байдлыг харуулсан дурсгалын ордон музей тухай та бүхэнд танилцууллаа. За өнөөдрийн нэвтрүүлгээ үгээр дуусгая. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяр таа.